Орхон аймагт анх 2014 оны 5 дугаар сард бүгд найрамдах Солонгос улсын Инчхон хотын төлөөлөгч нэрж эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гар ирсэх сурчээ. Тус ажлын хүрээнд Орхон аймгаас зүрхний өвчтөй нэх хүүхдийн бүх зардлыг 100% дааж үн төлбөргүй эмчилгээнд хамруулсан. Түүнээс хойш 2018 онд хамтын ажиллагааны гэрээг шинжилжээ. Уг гэрээний хүрээнд Орхон аймгийн бүсэн онцлог эмчилгээний төвийн зүрхний эмчийн хяналтанд байдаг зүрхний өвчтөй иргэдийг үнэгүй үзэж заавар зөвлөгөө өгч ажиллаж байна. 원데이 클리닉 어제부터 시작했습니다. Бид үйлчлэгээ өчигдрөөс эхэлсэн. Өчигдөр 40 хүн, өнөөдөр 20 хүн гэж нийтдээ 60 хүнийг үзэж байгаа. Үйлчлэгт орсон хүмүүсээс мэрс засалд орох шаардлагатай үеэ өнгөрөөсөн иргэд их байсан. Мөн насан туршидээс цусны хатуурал, холестерины ихтэлтэй зүрхний хэм алдагдал ихтэй хүмүүс их байсан. Энэхүү үйлчлэгт эмнэлэгт хэвтэж байгаа нэраа болон 30-аас 70 насны өвчтнүүд хамрагдсан. Бид Монголд 5 дахь удаага ирж байна. Өмнө нь Монгол улсын 3 дугаар эмнэлэг дээр зүрхний хагалгаа хийх ажлаар ирж байсан. 성인성 심장병 중에 혈관에 Цаашдаа хамтын ажиллагааны хүрээнд нүдний болор цайралтай хоёр иргэнийг бүгд найрамдах Солонгос улсын нүдний эмнэлэгт үн төлбөргүй болрын хагалгаанд оруулах бөгөөд мөн зүрхний өвчтөд нэг өвчтнийг эмчлүүлэх арга замыг судлаж байгаа ажээ. 약을 좀 먹는 게 좋고. За энэ удаад бол өнгөрсөн оны 11 сарын Орхон аймаг болон Инчхон хотын хамтын ажиллагааны хүрээнд үнэгүй үйлчлэг хийхээр ирсэн байгаа. За үнэгүй үйлчлэгийн хүрээнд одоо тухайн Орхон аймгийн зүрхний эмчтэй хамтарсан нэгсэндээ сургалт маягаар бас хийгдгээс гадна зүрхний өвчлөлийн шалтгаан нь юу байгааг нь хамтарсан одоо хэлэлцүүлэг хийх маягаар бол хийгдсэн байгаа. За нийт өвчтнүүдийн маань ихэнх нь одоо зүрхний хэм алдагдалт өндөртэй. Тэгээд магадгүй бүс орон нутгийн байршилтай бас хамааралтай байдаг бах. Тус эмчнэр маань одоо Солонгосын Инчхон хотын Сэжүн эмнэлэгээс одоо зорж ирсэн байгаа. Сэжүн эмнэлэг маань Солонгосын номер 1 зүрх судасны эмнэлэг байгаа. За мөн хамт ирсэн эмнэлэг нь Католик их сургуулийн Мария эмнэлгээс Гэгэ Мариягийн эмнэлгээс бас хүмүүс ирсэн. За энэ эмнэлэг маань Солонгосын топ 5 эмнэлгийн бас нэг нь байгаа. За ингээд Солонгосын Инчхон хотын нэр хүндтэй найдвартай эмнэлгүүд Орхон аймагт ирсэн нь одоо Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд нэг хөгжилт хамт бас болж байгаа. 2014 онд санхүүгийн чадваргүй нэг хүүхдийг зүрхний хагалгаанд үнэгүй оруулах эрх хэмжээр шагнаж байсан. За энэ удаад Орхон аймгийн бас нэг хүүхдийг үнэгүй хагалгаанд оруулах тухай яригдсан. Мөн хурууны наалтцтай төрөлхийн гажигтай хүүхдийг бас үнэгүй хагалгаанд оруулж өгөх эрх хэмжээр шагнасан байгаа. 오늘 행사는 그 세종병원이 Бид өнгөрсөн оны 11 сард Орхон аймагтай хамтран ажиллах гэрээ хийсэн. Тиймээс энэхүү ажлын үргэлжлэл болгож мэргэжлийн эмч нараа дагуулж ирж иргэдийг үзлэгт хамруулж байна. Энэ арга хэмжээнд бид 6 сар бэлдсэн. Мөн зураг судасны Сэжүн эмнэлгийн 10 жилийн ойтод авсан энэ ажлыг хийгдэж байна. Цаашдаа Орхон аймгийн бүсэн онцлог эмчилгээний төвтэй хамтран эмч ажилтныг сургалтанд хамруулахаас гадна зүрхний өвчтөд нэг хүүхдийн эмчилгээг үнэгүй хийж өгөхөөр судалж байна. Энэ ажил нааштай шийдэгдэх байх гэдэгт найдаж байна. 기회가 된다면 어려운 Зүрхний үзлэгт хамрагдсан 60 гаруй иргэдийн ихэнх нь буруу хооллолт, стресс, арх тамхины замбраагүй хэрэглэнээс улбаалan өвчлсөн идарчээ. Мөн хүүхдүүдийн хувьд хагалгаанд орох хугацаанд хагалгаанд ороогүйгээс улбаалan зүрхний өвчин эмчлэгдэхэргүй болжээ. Иймд иргэд та бүхнийг зүрхээ хайрлаж, буруу зуршлаас салж, эмчилгээгээ цаг алдалгүй хийлгэж байхыг мэргэжлийн эмч нар зөвлөлөө.